Хөгжил дээр бол нэгдүгээр ирэмбээр бол метро орж байгаа. Метро маань өөрөө 1-2 дугаар шугам нийлээд 40.2% нөлөөтэйс санагдаж байна. Хугацаа шаардна. Хугацаа нөлөө хоёроор наваад үзэх юм бол Таранбай бага хөрөнгө оруулалттай хурдан иргэжинтэй нөлөө айгүй ихтэй. Тэгээд метро Таранбай эдэр гэдэг дээр хүмүүс ингээл уран ухаанаа уралдуулаад байгаа юм шиг манай иргэд эн чинь дэлхийд тэгэл 150-60 жилийн өмнө бүхэл хотууд дээр байдаг нийтийн тээврийн нэг л хэрэгсэл байхгүй. Тэн дээр бид нэг шинэ юм бодож олоо хүний хийж чадахгүй юм ч юм уу хүний хийх гээд байгаа юм хийх гээгүй. Угаасаа л өөр улсуудад байдаг зүйлийг бид нар ер нь бол 100 жил хоцорч л хийж байгаа. Манай хөгжил 70 жил 100 жилээр хоцорч явж байгаа гэдэг чинь тэр л байна. Бид нар өнөөдөр Хятадаас ховтол сонор Солонгос Японоос хуучин машин оруулж ирээд Улаанбаатар хотод нэг хэдэн иргэний барилга барьчаад тэргээ хөгжил гэж ярил энэ хөгжил биш. Жинхэнэ хөгжил гэдэг бол энэ суур дэд үтцүүдээр явдаг. Цахилгаан станц, шинэ нийтийн тээвэр, хот төлөлтөө ингэ яг суур юмнууд дээр явдаг. Тэгэхээр бид нар тэгж нэг нэгэ хуурж явсаар байгаа 30 жил өнгөрцөн.